Засхаас цуутай наадами сая харин тойлтой байсан бол тавилаа. игийн бүртээ юусын цагаан огндай дэсэн моргоо Өсөлөнгийн босон зөвлөсөн сэдвийн зэргийн юм айн дуран Монгол нийтийн компани Монгол сэдвийн сотномдорч промшүүгийн дэвшил очилжээ. Амжилт гэдэг ер нь одоо ингээд хүнд бэрхшээл одоо юу гэдэг те зарим хүн амархан дартан замаар амжилтанд хүрдэг ч хүн байдаг. Хүн хүний тэр юу онцлог анханаас нөгөө гараа өөршүүдээ те. Тэгэхээр өөрийн хувьд ер нь өнөөдрийн энэ Монгол улсын арслан гэдэг цолонд хүрэхийн тулд ер нь энэ бүхэн үндэсний бүхэн спортоор хичээллэж эхлэх нөхцөл шалтгаан юу байсан бэ? Өнөөдөр төрөх зам нь одоо хэр дардан байсан бэ? За би бол одоо Хүсгэл аймгийн Тосон занган суманд одоо төрж ирсэн. Одоо Тосон занган суманда одоо 5 дугаар ангид гэсээд манайх Улаанбаатар хотод одоо шилжиж орж ирж байсан. За одоо тэгээд бүхэн спорт бол зүгээр одоо сууж байгаа л юм байхгүй л да. Миний дөрөвний ярьснаар энэ өдөр тутмын бас хөдөлмөр өдөр тутмын өөртөө ажиллая гэж энийг бол элтгэл сургалт юм аа хийдэг. За би одоо аав ээжээсээ харуулаа. Айлын 8 дахь хүүхэд нь. Дээр 5 ихч 2 ахтай, доороо 2 эмэгтэй дүүтэй. За тэгэл олоолоос ер нь сайхан штэ тэгэл. Ер нь бас тэгэл хоол ундан дээр тэгэл олоолоос хин одоо эрт болсон тэгэл хоолоо иддэг л. Тийм л өрсөлдөөн дунд л тэгээд өссөн шүү дээ. 12 аяганд хоолоо хувааж хийдэг. Аав ээжээртөө 12 л өссөн. Тэгэл нэг аяг хоол идэл, нэг аягаа тэгэл өглөө иднэ тэгэл нэгнээсээ нуугаал тэгж л өссөн шүү дээ бид нар. Тэ. Би чинь дээр 2 ахтай чинь за нэг ах маань надаас насны нэлээ хол зөрүүтэй, нэг ах маань бол надаас дөр ах. Тэгэл тэр ахын ловцыг тэгэл ээжлэл битэр тэгэл хувцаа тэгэл өмсчдэг өссөн шүү дээ. Ер нь бүхий удам гэж ярьдаг штэ. Танай гэр бүлээс одоо танаас өөр барилддаг хүмүүс хэрэг байдаг вэ? Танай аав ээжийн талд ер нь ямар вэ? За манай аав бол өөрөө сумын зан хөө. Манай аав суманда нэг удаа төрүүлж 17 удаа шүүгийн дөрөв төлсөн. Энэ үг байдаг. За манай ах бас сумын зан. За манай аавын талаас бол одоо ингэ аав хоёр хүн барилдаж. Ээжийн талаас бол нэг бүхий удам юм уу? Таны хувьд ер нь одоо 5 дугаар анги одоо төгсөөд Улаанбаатарт ороод ирлээ те. За ингээд одоо хизээнээс бүх рүү орж ирэх шалтгаан нь юу байсан? За яг угаасаа л хүүхдээ тогтоод байсан одоо барилдах дуртай байсан. Тэгээд 2003 оноос одоо бүхэн бэлтгэл сургалтаа ээж тухайн жил бол одоо Монгол газар бүхийн дэвжээ гэж байгуулагдсан байлаа. Тэр дэвжээнд хариалагдаж. Тэр дэвжээний багшаар бол Хүсгэл аймгийн алгын эрдэнэ замын яриад аймгийн арслан мөнгө сөх гэдэг хүн. Тэр дэвжээний багш тасгалжуулагчаар байсан. За би бол азтай хүн бас нутгийнхаа хүн дээр анх удаа гэж очиж багшийн барилдлага барилдаж анх бүхийн замд тавилт явсан. Зоныхаа мөрөлдөр ч юм уу тэгэл одоо ахын багтайгаа нийлээд одоо тэгэл одоо юу гэдэг манайхаас гарч ажиллая одоо мөнгө төгрөг юм ол одоо гэл
Тэгэл гардаг тэгэл ахтаа хоёлоо цуг гараад хоёлоо ямар ажиг хоёлоо хайж яваа. Тэгэл барс ах махтар дээр гараад тэгэл одоо юу гэдэг хүн амьтны тухайн үед одоо хүний бараа мараа гаргаж өгөө 100 төгрөг 200 төгрөг тэгэл зах махтар нарантуул зах махтар дэрэг мөрөг дөрөөл нэг төрөө гаргахад нэг 500 төгрөг тухайн үед авдаг гэсэн. Ямар ч хэлсэн ахтар ойлоо ажиллаад өрөөд харихтаа нэг 20-30 мянган төгрөг өрөө хоёлоо хийгээл ордог гэсэн. Тэгэл сайхан хоол авч хоолнд баг шил талах дээрээ аваад тэгэл ордог гэсэн. Тэгэл тэр бол яг сайхан шидэрч. Тэ? Ер нь тухайн үед одоо өөрийг чинь бүх болох ийм боломжтой хөвгт байна гэж хүмүүс харж санал тавьсан гэж би ойлгож байна зүг үү? За анх би барс захтаар ингээд нэг өглөө эрт ахтайгаа ойлоо одоо за хоёлоо өнөд эртгөө очихгүй хоёлоо өвдөө жоохон оройчих юм бол хоёлоо ажил болохгүй одоо хоёлоо эртгөө очио могон байж магадгүй хоёлоо гэж. Тэгээд тэр нэг өглөө эрт хоёлоо бар захтаар очиод өнөөдөр могон буухна гэж ингээд хоёлоо ажил хайгаал явж байгаа шүү дээ. Хоёлоо ажил хайхын тулд хоёлоо нэг цайгаа өглөөний цайгаа уугаа. Тэгэл цайгаа ууханд хоёлоо нэг хоёрны ачаа гаргаад өгчөөд бас нэг 200 төгрөг хоёлоо авчих юм бол нэг тухайн үед нэхад бас нэг 100 төгрөгөөр бол хангалттай цай уучдаг гэсэн шүү дээ. Нэг 50 төгрөгийн нэг өөх нэг 50 төгрөгийн ундаа хоёлоо ичгэд уучхад бол өдөр боллоо хоёлоо үлдээ ашигдаг гэсэн. Тэгээд тэгэхэд бол хоёлоо нэг 200 төгрөг гэхлээр вагонд орохоос өмнө хоёлоо нэг наан нэг хоёлоо халтарыг нэг хийж явж байгаа. Тэгэл нэг одоогийн Дундгой аймгийн арай аймгийн зам мөнх төргээд байх та. Тэр ах маань бол өглөө эртнээр хүнсээ зүглүүлсэн юм гэсэн. Бахан могооны өндөр бахан могоо өрөл авцсан. Тэгээд амар юм авцсан ингээд барьцсан явж байгаа. Очоод за би та ачаатай би таны ачааг таны хаана өрөх би хөргөөд өгөө гэж хэлжсэн. Тэгэл тэгдэг чи эдний өрөөж өгдөг гэсэн чи. Уу яхаа уул нь бол 200 байдаг юм. Гэтэ яг ихнийхэн чи би 100 төгрөгөөр ингээд таныг машин дээр шаваач тэгээл. Тэгж аваач тэгээ тэр мөнгө төр гэдэг хата танилцсан. Тэг мөнгө төр гэдэг хон намайг харж чи барилдгүй чи бүх болох уу гэж надаас нэг асууж байсан. Би болъё би дуртай нэг холмор оноо гэл 2003 оны намар тэг танилцж байсан. За тэгэл тэр цагаас хойш тэгэл за чи бүх холмороо бол одоо юм Монгол зэрэгхэн дэвж юм байдгаа. Тэгээд над нэг хойд утас өгөөд холбогдоод ирээ. Би тэгээд холбогдоод хасчихсан. Тэгээд ямар хувцастай иргэн гэж хэлсэн. За чи нэг шорт фотол за нэг цэвэрхэн оомс тэгээд нэг усанд ороод дараа нь усанд ордог юм альчууртай ирээ гэж хэлжсэн. Тэгээд гэртээ хараад ээж анхад ээж хэлжсэн. Би нэг юм бэлтгэл хийдэг юм уу гэдэг. Тэгсэн чинь юм бэлтгэл юу вэ гэж тухайн үед нэг асууж байсан. Тэгээд би ер нь бэлтгэлийнэ гэл. Тэгэл манай эгч мэгч бол ерөнхийдөө намайг мэддэг байсан. Чи одоо ажил хийл гэдгээсээрээс. Ажил хийгээл. Тэгэл одоо миний дээдлийн ах дээр ягаад хоёлаа нэг би намайг нэг шорт дээр ирээ гэсэн юм а тэр ах уу. Шорт байхгүй нэ яхаг бол хоёлаа. Шорт бол гэсэн чинь манай нэг ээжийн шорт байдаг юм. Ээжийн шортыг одоо хэлэхгүй ээж тэгэл бол уурлах болоогүй. Гайг байхаа гэсэн цаас ээж хэлэхгүй авч байгаа. Ээжийн шортыг хоёлоор хулгаагаар хоёлаа авч яваад. Тэгээд анх нэг шорт бодоод анх тэгэл нэг яваад орсон дэр. Аймгийн арсан дээр мөнгө сүх гэдэг юм. За намайг танилцуулаад. За чи энэ цаг мөчөөс хойш бэлтгэл сургалт юм байна. Сайн хийгээд ингээ явах юм бол бүх сайхан бүх болно гэдэг бол их сайхан хөв тавилан байдгийн шүү. Тэгээд гол нь хүн өөрөөс нь шалтгаал хөдөлмөр сайн гэсэн. Хөдөлмөр хин сайн гэсэн одоо том амжилт том бүх болдгийг штэ надад хэлж ирсэн. Тэр цагаас ахвал тэгэл дөдөг хүртэл бол одоо багшийн загсан захиас болно бас. Тэр олон сайхан тухайн үед бол олон сайхан цалтангууд тэ одоо юунд коллегт орж ирсэн. За тухайн бол одоогийн улсын зам баасанд орж байгаа. Улсын өсгөөдөр очин цогцоргол байна. За одоогийн улсын зам Соронзон болд байна. Улсын арцаг одоогийн Бямжи арцаг маань. За энэ сайхан эднэр бол одоо сайхан цогтой хөгжил намайг бол том бөхөлдсөн байсан. ийм сайхан хүмүүс. Би бол одоо эднэр бол миний одоо бүгдээрээ миний анхны багш, миний анхны одоо бүх болох гараанд манад бэлтгэл сургалт бүх юм одоо энэ хүмүүсийн гараар л орж ийн ногтлогдчихсэн. Ер нь анхны сэтгэл их чухал байдаг шүү дээ. Тэгээ одоо ингээл ээжийнхаа шортыг нууцаар авчичаад анхны бэлтгэлдээ гарахад одоо би ер нь ингээ бүх болж чадах юм байна гэдгийг итгэл одоо хэр байсан бэ? За яг хөө тэгээд нэг хэсэгдээ бол бас асуудал нэлээд юу байсан. Тэгэл чи ажил хийн би одоо ажил хийж байгаа үе гэлсэн. Ажил хийнэ л гэдэг тэгэл тэгсэн. Тэгэл чи
чи одоо ажил хийн шүүл гэдэг гэсэн. Тэгээд ажил хийж байгаа гэж гэрээсээ гараад ядгсэн. Тэгээд манай яг миний дээдлээ болохоор намайг ерөөхдөө мэддэг гэсэн. Тэгээд бэлтгэл сургууль юм явж байгаа гэдэг. Тэгэл би ч одоо яавал одоо энэ гэр дотор одоо яавал намайг зүгээр ажил хий бити ажиллаа шахахгүй зүгээр бэлтгэл сургуультай хий гэж хэлгэн болоо гэж бодоод бас нэг ер нь бол нэг жил ирээтэй би нэг баг холгоогаар шахах бэлтгэл хийж ингэж явдаг байсан. Ажил хийж байгаа цалин ч буудгүй мүү л гэдэг асуугаад байднаас цалин буунаа гэж тэгэл яваад чи ямар ажил хийгээд байгаа юм ажил хийж байгаа гэл. Ер нь бол бүхэн замд тэгж л орсон доо тэгэл. Тэр үед хэдэн настай байсан гэсэн үг үү? Би одоо тэр үед чинь 16 настай байсан. За бороо нийлээд чирээс чи хоёлаа яш сүйдвэрчлөө ороод ярилцгаа. Сүйдвэрчлөө. Гол нь камер одоо камера эвдээ ачваа. За юу асуух вэ? Оо юу асуух вэ? Юу ярьж байна? Бүхэн амжилт дээрээ дууссан. Бүхэн амжилт дээрээ дууссан. За 2062 дунд чинь хэдэн он лээ? За хэн алдаа гаргасан тунах магал. За салгаа аваарай. Тэр бол ярьж байсан шүү дээ. Барьцгүй хавсарчих үйтэй гэж. Бүр саяхан ярьж байсан. Жаргал дээр зам дээр чинь болохоор 2018 он 2018 онд одоо Монгол Улсын за Жаргал хоёрт нөгөө ун тахмаа өгсөн тий тэр жил тэр барилдаан бас их сонирхолтой байсан тий баг санаандгүй байж байгаад яасан уу нөгөө санаандгүй юм гэж байхгүй шүү дээ. Яг тухайн бүх бол одоо тухайн бихээ маш их сайн бэлдэж маш их сайн дадлуулсан байдаг. Яг тэр үний бэлдсэн бихэнд л ерөнхийдөө бол орсон байсан. Мих бол одоо ямар ч гарцаа гарлангүй би бүксээр суусан. Унчаад одоо босч ирээд ямар мэдрэмж. Одоо яг нэг л унчиж байгаа юм чинь тэгээ. За бэлтгэл сургуулийн явдах юм бол миний явдах юм бол ер нь жилийн 4 өдрөлд нь би бол өөрөө бэлтгэл сургуульд байдаг юм. За хөвчлэн би бол хүчний бэлтгэлээ жоохон төхөө байдаг. Хүчний бэлтгэл 7 хоногийн баг 5 өдөр нь баг хүчний бэлтгэлээ шүү дээ. Хүмүүс ер нь бол янз бүр л байдаг. Одоо нэг биеийн онцлогоос хүмүүс болдго юм шүү. За би бол ер нь тэгэл хүчний бэлтгэл хийх. 7 өдрийн 5 өдөр хүчний бэлтгэл хийждэг шүү дээ. Өвчүүд бол тамирчид бид нар явдаг юм бол одоо яхаа зөв өдөр тутмын чинь ажил юм чинь тэгээд би бол энийг ажил гэж боддог өөрийнхөө. 2017 онд одоо үндэсний их баяр наадам төтрөөж Монгол Улсын Арслан гэдэг энэ эрхэм цолыг авсан. Энэ цол бас 1 жилийн өмнө өөрт чинь хэрвээ ирсэн бол гэж илүү сайхан байсан гэж одоо боддог. Учир нь бас өнгөрсөн жил нь одоо аавтай бас бурхан болсон байдаг тийм ээ. За яг хөө одоо тэгэл альбом юм чи бас тэгэл цаанаасаа бүх юм нэг зурсан зураг гэж юм байгаа үл тэгээд өмчлөсөн тэгээд одоо тухайн жил бол их сайхан жил байсан тэгээд сайхан баяр наадам аргуу сайхан барилдаж сайхан баяр наадам төрүүлсэн байгаа. Тэгээд өмнө жил өртлөө нэг тийм ягаад юу бол миний хувьд бол байхгүй тэгэл чадлаараа барилдаад ундаг байсан тэгээд манай аав явах хүнд яг зүгээр аргуу сайхан барилдах хэвээр нэг юм бас их өөрөө баримталдаг байсан. Өмнө шудраг сайхан барилдах хэвээр шүү гэдгийг бол надад бол тэр үнд суулгаж гисэн байдаг юм аа. Би бол одоо барилдаан болгонд л өөрийгөө хичээж барилдаг. За жил болгоны наадмаар л одоо өөрийгөө дээр даванд барилдана гэж өөрийгөө бэлддэг. За тэгээд тэрнийхээ үр жимээр ч одоо бас сайхан начин харцаг арслан гэдэг юм 3 цол сайхан барилж байна. За ер нь бол одоо өөрөө ярьж байна. Үндэсний бүх гэдэг чи одоо ер нь ямар юутай юм бэ гэж асууж шүү дээ. За олон түмэн өөрсдөө ер нь тэ цаг заваа гарган ер нь бас цагийг зөв өнгөрөөх гэдэг шүү дээ өөрөө. Тэндээс одоо нэг хэдэн бүхчүүд барилж байгааг нь хараад энэ давна энэ давахгүй гэл ингээл бас юу яаж вэ? Хоорондоо тийм сэтгэлийн тий өөрийгөө сэтгэлийг баясгах тийм сэдв гаргаж байна л да. Тийм учраас бид нар тэр баясгалын сэдвийн нэг юм болоо гэж боддог. Тэгээд эн чинь бол бас амьдралын зөв хөвшлийг цаг завыг маш зөв зарцуулах бас нэг хэлбэр юм болоо даа гэж байна. Ер нь бөхчүүд хэр үнэн барилдаад байна. Тэнд үнэхээр тэгж баясгаж
одоо чадах одоо бөхчүүд бүгд тийм үнэн байж чадж гинүү бүгд баясгах тийм одоо барилдааны гаргаж чадж гинүү. За яг баясгалыг тэрнийг бол ерөнхийдөө бол ард түмэн бол гэдэг чинь бол айхтар том шүүмжлэгч ард түмэн гэдэг бол айхтар том ер нь бол хүмүүс ярьдаг ш ард түмэнд нүдтэй гэл за үнэн барилдаа хотлоо барилдаа гэл ингээд янз бүрийн асуудал их л гардаг. Тэгээд би бол түрүү байсан. Тэр бол тухайн бүхөөс өөрөөс нь шалтгаалж байгаа. Тэгээд за миний хувьд гэх юм бол би бол тэгэл одоо чадлаараа барилддаг. Чадлаараа барилдаад одоо тэгэл нэг тийм найрын юмуд нэг орой гэж би боддоггүй шүү дээ. Тэ? Найраны санал гэдэг юм уу те ер нь хэрэг ирдэг бай. За ер нь над дээр нэг тийм ирдэггүй шүү дээ. Ерөөсөө тийм яадаггүй шүү дээ. Яагаад ч тийм бол тэгэл хүмүүс навгуусаа тэгэл хүчөөч юм бол барилдана гэж боддог юм яадаг ингээл янз бүрийн санал бол ерөөсөө над дээр ирдэггүй шүү дээ. За үндэсний их баяр наадам өнгөрөөд одоо 2 сар орчим хугацаа болох гэж байна те. Гэхдээ нөгөө Монгол түмэн бас наадмын сонин сайхан үргэлжлүүлээд ярьсан хэвээрэл шүү дээ. Тийм учраас асуучих гэж бодож байна. Жохон онцгүй асуулт гэж магадгүй. Гэхдээ одоо өөрөө чинь өнгөрсөн наадмаар одоо начин төрүүлчихвөө гэд асуучих. За энэ жилийн наадмын хувьд гэх юм бол ерөнхийдөө бас одоо ковидын асуудлаас болоод бас заал танхимын барилдаа баг боллоо. За бүхчүүд гэсэндээ зарим нэг нь бол бэлтгэл сургалт юм одоо бас нэг жоохон ерөнхийдөө урд жилүүдийнхээс одоо жоохон сулхан байх шиг байлаа. За энэ жил бол одоо Монгол төрийн наадмын орсон болдгоор болж сайхан наадам болсон. Сайхан аврахтаа, сайхан зан, харцаг начин олон сайхан залуучууд маань сайхан шин золон төрсэн байгаа. Тэгээд за миний хувьд гэх юм бол би 5-ын даваанд одоо дахин өгсөн байгаа. За 5-ын даваанд дахин өгөхөөр хүмүүс бас нэг ойлголт байна л да. Энэ одоо ингээд найранд ончуу, яагаад 5-ын даваанд ончуу гэж бодоод. За би түрүү өөртөө хэлжсэн. Би бол нэг тийм найран байранд бол нэг тийм оролцсон байраа гэж би боддгоо. За бэлтгэл сургалтын хувьд гэх юм бол энэ жил бол яг хоо бас нэг урд жилүүдээс хойш бол баг зэргийн жоохон сулгтур байсан. Гэхдээ би бол нэг өөрийгөө нэг шүүгийн дөрвөн мөрөвдөө барилдах хэмжээний би өөрийгөө чадлаараа бэлдсэн. Гэвч одоо тэгээд бас тэр болгон бас бодсноор болно гэж байхгүй. 5-ын даваанд одоо Увс аймгийн хараад аймгийн арслан мөнгө 2 дахин өгсөн байгаа. Би бол одоо тэр залуу бол бэлтгэл сургалт сайн байлаа. Битээр нь ямар нэгэн дэм найраа, ямар нэгэн дэм нэраа ямар юу ч гараагүй. Би зүгээр сайхан аваад сайхан барилдаа л гэж үзсэн. Тэгээ барилдаа л болсон. Тэгэхээр ер нь одоо сүүлийн үед бүх сонирхогчид бас ярьдаг болсон мөлий. Өмнөх одоо олон жилийн өмнө гэдэг юм уу те бөхчүүдийг за энэ жилийн наадамд тэр төрүүлнэ тэр үзүүлнэ гэхэд ер нь бол одоо ингээд ам таарч байдаг байсан. Сүүлийн үед одоо аймгийн цолтой залуучуудад ч улсын наадамд одоо төрүүлээд гараад ирэх юм боломжийн их одоо нөгөө бэлтгэл хийсэнд нь байна гэдэг өөрөө чи одоо энэ даваатай 5-ын даваатай энэ жилийн 5-ын даваатай одоо утга дүүжин гэж ойлгож болох нь. Гэхдээ тэглгүй одоо ширэн тэгээд улс аймаг залуу хөгчүүд нь бүгд жигдхэн сайхан бэлтгэл сургалтыг хийдэг боллоо. Бүгдээрээ сайхан одоо ерөөсөө жим бэнгийн ялгаараасаа гардггүй боллоо. За тэгээд хин сайн бэлтгэл сургалт юм хийсэн л тэгээд энэ сайн барилж явах шүү дээ. Одоо цагдор тий. Бас нэг өөрөөс асууч. Нийгмийн сүлжээнд одоо өөрийн чинь зургийг тий янз бүрийн юм зургууд байдаг тий. Нөгөө ийм илүү хөгжсөн бие ч гэдэг юм уу те энэ байдлаар нь ялангуяа одоо эмэгтэйчүүд бас нэлээд сонирхож одоо миний краш гэдэг юм уу ийм байдлаар нэлээд постлоод ах шиг харагдсан. Эсвэл ийм санаандгүй зургуудыг хүмүүс янз бүр болгоод тавиад байна уу? За зориуд ахуулна гэж юу байдаг юм бэ? Тийм байхгүй шүү дээ. Хүмүүс нэг янз бүрээр ингээд хэвдүүлэл ингээд яадаг л үү гэдэг. Зориуд ахуулна гэж байхгүй шүү дээ. За доохонгийн улмаас бас хохирсон одоо гэж хэлж болох хүмүүсийн нэг бол өөрөө тий. Энэ дээр бас нэр цохоод улсын авраг болсон оюун болдод одоо тахимаа өгснөөр цаашаа одоо улсын аврагч магадгүй болох ийм боломжийг алдсан гэж бас бүх сонирхогчдод үздэг. Үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ? За өөрөө бол хамгийн ихний асуудал гэж асууж байна л да. Энэ үндэсний бохир нь байх хэрэгтэй өнө хэрэггүй өнө гэж үүний асуулт асууж байна л да. За ер нь бол үндэсний гэдэг бас нэг спорт л үндэсний спорт шүү дээ. Тэгэхдээ хүн дөрлөгтөн ч өөрөө спорт гэдэг юм бий болгосон шүү дээ. Ямар зорилгоор бий болгосон? Альваа зөв амьдралын хөвшил маяг хүн өөрөө цагийг зөв боловцоо өнгөрөх
цагаас цагийн оронд хүн өөрийгөө те одоо ингээд тэндээс үзэж кайф авах. Ийм маягаар одоо ер нь бол анх спорт гэдэг нь юу бол одоо тэрнээс салбарсан манайх үндэсний бүгчин бол одоо их эзэн хаанаас нь л одоо түүхтэй ш тэр нь бол тэрнээс ч одоо өмнө түүх байгаа л ах. Гэхдээ бидний мэдж байгаагаар бол их эзэн хаан маань л одоо тэгэл одоо дайн тулаанд явж хурж ирэл 9 бол цагаан тугаад цэнгүүлнэ гэл тэгэл тэрнийхээ баярыг хамгийн одоо сайхан залуучуудаа барилдуулж хүчээн үзийгээл за цэцмэргэн нээс орж сайхан ном сон гэдэг юм тэгэл би болсон. За хамгийн одоо хол туулах чадвартай мордо шалгаруулъя гээл хамгийн хурдан хүлгээ шалгаруулдаг байсан. Ийм л түүхтэй ард юм шүү дээ манай Монголын ард юм бол тий. Тэгэхээр үндэсний бүх бол одоо цаашаа хөгжөөд явах ёстой гэж үзэж байна шүү дээ тийм ээ. Одоо тэгэл угаасаа Монгол түмний дархлаа шүү дээ. Тий. За үндэсний бүх одоо байхгүй лээ. За огт бүх барилдахгүй. За яг өөр одоо яг юу хийх юм хүмүүс. За хүмүүс хөгжил гэж яриад байна лээ. За яг хөгжчих юм байна. Хөгжлөө. За тэгэд яг дараа нэг юу хийх юм хөгжсөний хаар дээр яах юм тэгээд. Гол нь та бүхэн одоо энэ үндэсний бүхийг зөв хөгжүүлэхэд асуудал гарч ирээд шүү дээ. Жишээлбэл допинг. За яг энэ бол одоо зөвхөн нийгмийн сүлж юм биш л дээ. Хүчүүдийн одоо сахилга бат хариуцлага гэж юм байна. За энэ дээр манай Монголын үндэсний бүхий бол уул нь бол их сахилга бат хариуцлагыг бол уул нь гайгүй авж байсан болооч 2008 оноос хойш тэргуун солигдож ямар нэг тийм эзэн хариуцагчгүй байгууллага юм шиг юм болчиход байна шүү дээ. За яагаад гэж яана гэх юм бол за үндэсний бүхий холбоо одоо допинг яалаа. Танаа бүхчүүдээс илэрлээ гэхтэй. Бид нар одоо хуралданд наадам зохион байгуулах комисс шийднэ гэдэг юм уу. За комиссын шийдвэр гаргахгүй нэхэд үндэсний бүхий холбоо одоо ямарваа мэдгэл хийдгүү, ямарваа одоо тэнд бичиг заасаа юм өгдгүү, Монгол Улсын ерөнхийлөгчдөө одоо бичиг өргөн бариач гэхээр барьж өгдгүү. Ер нь бол сүүлийн 2-3 жил ийм болчиход байгаа. За өмнө жилүүд бол арай ийм биш байсан. Ер нь бол одоо өмнө жил нь бол та бүгдээрээ мэдж байгаа. Ямдарч гэдэг юм бол үндэсний бүхий хөгжлийг бол нэлээд одоо үзэгчтэй, нэлээд одоо бас юм бүхий хөгжилд бол тэр хүн бол өөрийнхөө хувь нэмрийг нэлээд оруулсан гэж би бол хувьдаа өгнөдгийг тий. Ер нь бол бас яг юм хийсэн хүн хийгээг хүн гэдэг хоёр бол бас ард түмэн бас хараа шүүж байгаа. Манай бүгчөөч өөрсдөө сайн мэдж байгаа. За ганц нэг нь одоо яг нэг угаасаа монголчууд нэг сон юутай штэ. Ягаад гэвэл нэг хүн удаан байр суурин дээр байгаад гэх юм бол угаасаа тэрийг адалдаг ингээд янз бүр өө айдаг тий. Тэгэл ягаад өгж болдгоо ягаад залуучууд нь авж явдгоо мгил тохоо үед нэгээд маргаадсан. Гэхдээ одоо тэгээд жигтэйхэнд хөгжүүлчих юм болоо жигтэйхэнд энэ одоо бүр энийг чи одоо солиод бараг л өөр хөгжил рүү аваач гэл ингээд тухайн үеийн хүмүүс нь ингээд яриад байсан. Би одоо тэр хүмүүсээс асуумаар байна. Тэгээд одоо тэгээд та нар яг одоо нямдэрж байгаа шиг тийм шийдвэр гаргаад яг шийдвэртэй тийм багт итгэлтэй байна уу? Тэ? Одоо яагаад багт итгэлтэй байхгүй байна гэд хүмүүс их асууж магадгүй л дээ. Энэ яагаад гэх юм бол за жил болгон бүгчүүдээс допинг гэлээд байна. Энэ ямар холбоо, ямар учиртай юм бэ? Энэ бол мэдээж одоо бүгчүүдийн сахилга бат байна. Хоёрд одоо бүгчүүд авж байгаа аргамжаа байхгүй. За ягаад зөвхөн одоо 2 жил ирэхээ нас чи нэг бол цолын норгоод нэг бол барилдуулж ирнэ гэл ингээл манайха чи ингээл хойлоо монтог утгаад байна л да. За дэлхийн нийтэд бол одоо дэлхийн нийтийн баатагаас гаргасан дүрм журам бол за тухайн тамирчнаас допингийн сэргээшийн юм бэлтмэл хэрэглэх юм бол 4 жил ирэхээ нас тухайн тэмцээнд орсон бай шанганд бүх юмыг одоо хурааж авах гэсэн юм заалттай. За манайх бол яг тэр заалтыг үндэслээд үндэсний бүхтөрөө хууль багталсан байдаг. Гэтэл одоо тэгэл жил болгон допинг болж жил болгоо илрээл өнө гэдэг чинь манайх одоо авж байгаа юу нь бол бас сул байна л гэсэн үг байхгүй. Ер нь бол би одоо бол 2 жилиг бол баг байна гэж үзэж байна. Ер нь одоо 4 жил хасах хэрэгтэй байна. 4 жил хасаад дээрэс нь одоо тэр цол чимэг бүх юмыг одоо энэ хурааж ээж одоо энэ цаг үед ийм алдаа гарч байгаа юм чинь цахилга батын чангадах гэж бид нар дараагийн үед одоо зөв үлгэр дөөрөлтөй шудраг үнээсийг одоо үлдээх юм болов гэж бодож байна. Энэ болдын талаар гэх юм бол би бол тэр залууг өнөөс харамсаж байна. Ягаад гэвэл тэр залууд одоо би бол тэр залуу яг хувьдаа гэх юм бол нэг хоёр үтгэл би бол нэг нэлээд төрүүлэх хэмжээний залуу юм болов би бол боддог байсан. Гэтэл тэр залуу бол ийм допинг, ийм янз бүрийн ийм тэр бэлтгэлтэй холбогдож байна гэдэг бол бас тухайн хүнийх нь өөрийнх нь сахилга бат. Одоо энэ ямар байгааг нь харуулж байна л та. Тэ? За Монгол улсын арслан гэдэг бол одоо том цолоо тий. Энэ цолыг одоо сэвтээхгүй
авч явна гэдэг бол бас их хариуцлага тий. Тэгэхээр одоо ялангуяа хүн болгон гар утастай болчихсон одоо ямар нэгэн үйлдэлийг зургийг нь аваад буруугаар ашиглах ийм боломжууд бол одоо хиндж байна тий. Тэгэхээр энэ Арслан гэдэг цолны нэр хүндийг авч явах гэдэг өөрийн чинь хувьд одоо хэр хүнд байдгийм үү? Зүгээр яаж хардیں۔ За ер нь одоо Арслан гэхгүйгээр ер нь одоо бүхэн тогоонд залуу хөөсөө болоход аврал салтаа хүн болгонд ер нь бол бас нэг Монгол бүхий бас жоохон өөрөө асууж штэ ариун жоохон юу авч явах хэрэгтэй гэл. За тэгээд одоо их нарийн яриад их юм бол энэ чинь бас дотор олон юутай байна штэ. За миний хувьд гэх юм бол одоо яг уу ер нь бол одоо бодлоо ярихгүй. За бодлоо ярихгүй. За хүн зэлхгүй. Бас нэг яг энэ хийх ёстой юм ариун цагаан хөдөлмөрөөр явахыг хичээлээ шүү дээ. Тэрийг их баримталдаг шүү дээ. Гармгай хурдан шалмгай согн дорш мамбай Аргадам тийм цөөлөн бэлдээр хэлээч аавынхаа зодгийг үсэлж өссөн алтан нутаг тосонгийн хүндийгөөс алдрын замаа даруухан ихлүүлсэн